Монгол Ардын хувьсгалт намын дарга энх хоёр шадар сайд болох боломжтой юм. За тэрээр өнгөрсөн 2012 онд авилга албан тушаалын хэрэгээр 3 шатны шүүхээс 2 зүйл ангиар ял шийтгүүлж ерөнхийлөгч Элбэг Доржийн уучлалаар суллагдсан байдаг. За гэхдээ одоо түүнийг шадар сайдын суудалд залрах эрхтэй гэж намынх нь үзэж байгаа. За харин нөгөө талаас ерөнхийлөгчийн зөвлөх Хүнрүү баяр энэ асуудалд няцаалт хийж байгаамаа. За ямар ч тач түүхийг эргэн сүхвэл анхан шатны шүүх энх хоёрт 5 жилийн ял оноож байсан ч за хяналтын шатны шүүх биеэр эдлэх ялыг 2.6 жил болгон буруулсан байдаг. За ингээд 2012 оноос шүүхээс 2.6 жилийн ял сонссон энх хоёр шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 20461-р ангид ял эдэлж байсан. За улмаар 2013 оны 8-р сарын 1-ний өдөр ерөнхийлөгч түнд уучлалт үзүүлснээр за түүний биеэр эдлэх ял дууссан байдаг. За гэхдээ биеэр эдлэх ял дууснаас хойш ялгууд тооцогдох хүртэл хугацаа түнд байсан. За улмаар өнгөрсөн 8-р сард өршөөлийн хууль батлагдсан. За өршөөлийн хуулийн 6-р зүйлд заасан зарим хугацааг хэрэгсэхгүй болгох гэх хэсэгт нь за энх хоёр багтаж ялгүй болох үлдсэн хугацаагаа өршөөлийн хуульд хамруулах боломж байсан. За гэхдээ өршөөлийн хуулийн 9-р зүйлд өршөөлт хамруулахгүй нөхцөл байдалд заасан зүйл анги буюу эрүүгийн хуулийн 263-2-оор энх хоёр шийтгүүлсэн байсан юм а. За энэ нь одоо төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглах гэсэн заалт юм а. За энэ нь хүндэвтэр гэмт хэрэгт тооцогддог тул энх хоёр хууль заасны дагуу үлдсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууснаас хойш 5 жилийн дараа ямар нэг гэмт хэрэг үлдэж байгаагүй гэсэн статустай болох юм а. За тэгэхээр энэхүү баримтаас харахад Монгол Ардын хувьсгалт намын дарга энх хоёр шадар сайд байтугай төрийн ямар ч албан тушаалт гарах эрхгүй болсон гэсэн үг. За ерөнхийдөө шадар сайдаар томилогдоход 4 даваа байдаг. За нэгдүгээрт нь ашиг сонирхлын тодорхойлолт. За энэ бол авилгатай тэмцэх газраас дүгнэлт гаргах хэрэгтэй гэсэн үг. За хоёрдугаарт нь ерөнхий сайд ерөнхийлөгчтэй зөвшөлдсөх. За мэдээж энэ асуудал бол одоогоор яригдаагүй байгаа. За гуравдугаарт ерөнхий сайд улсын хурлд нэрийг нь өргөн мэдүүлнэ. За улмаар дөрөвдүгээрт улсын хурлын олонхын шийдвэрийг авснаар шадар сайд болдог юм а. За тэгвэл эхний даваа болох авилгатай тэмцэх газраас намрын энх хоёрыг төрийн алб хашиж болохгүй талаар бичгийг засгийн газарт хүргэх ёстой. За ерөнхийдөө авилгатай тэмцэх газраас мэдэгдэж байгаагаар энх хоёрын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд хариуг нь явуулсан гэх мэдээллийг өгөөд байгаа. За харин засгийн газрын хэрэг эрхлэх газраас авилгатай тэмцэх газраас хариу ирээдүгөө гэдэг мэдээллийг өгч байгаамаа. За хэрэг авилгатай тэмцэх газраас Монгол Ардын хувьсгалт намын дарга энх хоёрыг шадар сайдад томилж болно гэсэн шийдвэр гаргавал өршөөлийн хууль болоод эрүүгийн хуулийг зөрчиж байгаа гэсэн үг юм а. За ямар тач алтан бус их сурвалжийн мэдээлж байгаагаар тус газраас ашиг сонирхлын зөрчил үүснэ. За мөн ялагдаж байсан улс төрийн өндөр албан тушаал хашихт нь саад болсон гэсэн хариуг өгсөн гэж байгаа. За өөрөөр хэлбэл татгалзсан гэсэн үг. За тэгэхээр энх хоёр засгийн газарт ч улсын хурлд ч хүрлүүгээр эхний даваандаа бүдэрсэн гэсэн үг юм а. За хэдийгээр шинэ эрүүгийн хууль батлагдаж Монгол улсад ял шийтгэлгүйд тооцох хугацаа гэдэг ойлголтыг халсан боловч ятад тооцох хугацаа заадаггүй болсон эрүүгийн шинэ хууль ирэх 9-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм а. За мэдээж хуулийг нэг хүнд зориулан төрүүлж хэрэглэхгүй. За ерөнхийдөө хууль зөрчин байж энх хоёр шадар сайд болохоор улаар нь зүтгэж байгаа хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа. За тухайлбал сонгуулиас өмнө төрийн өндөр албан тушаал хашвал нэр дэвших эрх нь нээгдэх учраас шадар сайдад зүтгэж байгаа гэж зарим нэгэн хүмүүс ярьж байгаамаа. Онцлог мэдээ үгээр өндөрлөж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.